Нэгдүгээр сураг телевизээс бэлтгэн хүргэдэг сайн мэдээ энэ удаад сүн сэтгэл аялгуут аяныг онцлон хүргэж байна. Уг аяныг Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн хишиг сайхан илрүүлээд байна. Энэхүү аянаараа тус хороонд амьдардаг өгт толгойлсон хөгжлийн бэрхшээлтэй хоёр бүсгүйд өргөө цагаан гэр бэлгэлэхээр төлөвлөжээ. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Нэгдүгээр сая телевизээс бэлтгэн хүргэдэг сайн мэдээ өдрийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрч байна. Энэ удаа Баянгол дүүргийн 9-р хороонд амьдарч буй олон ард түмний төлөөлөлттэй бас уулзахаар ирсэн байна. Тэгээд нэг сайхан мэдээ гэвэл олон сайхан Монголын маань бүсгүйчүүдийн маань төлөөлөл болсон хүмүүнлэгийн элч Амар зул Эрдэнэ төвийн захирал хишиг сайхан дүү маань бас энэхөөс арга хэмжээр зохион байгуулахаар сүүн сэтгэл аян гэдэг ийм сайхан үйл ажиллагааг өрнүүлж байгаа юм байна. Тэгээд 2022 оны 9-р сарын 9-нд Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд энэхүү сүүн сэтгэлд аян манаас 15 цагаас үргэлжлэх юм байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж олон сайхан хүмүүс сэтгэлийн дулаан гэрэл өгөхөөр манай Амар зул Эрдэнэ төвийн захирал хишиг сайхан дүү манаас яг энэ аяныг эхлүүлж байгаа юм байна. Тэг хишиг сайхныхаа сэтгэлийг сонсъё. За намайг би өөрөө Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн оршин суугч хүн. Би өөрөө 9-р хороонд үйл ажиллагаа эрхэлдэг. Хуваарь бас түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг хүн байгаа. За би өөрөө бол 4-5 жил маш хүнд өвчнөр өвдөөд энэ өвчнийхаа юуг бол өөрийнхөө сэтгэлийн дэм олонний дэмээр би бас энийг дав туулсан байгаа. За тийм учраас би өөрөө маш их өвдөж энэ зовлонг мэдэрсэн учраас миний өөрийн бас нэг хүнд туслая гэсэн сэтгэл байгаа учраас энэ хоёр улаанхүү алтаа эгч хоёрыгаа онцолсон. Энэ хоёр хүн маань надтай заяа төгрөгөөр юм уу хөв төгрөгөөр надтай эргэж бид нэр тохиолдлоор уулзсууд учраас би энэ хоёр хүндээ өргөө цагаан гэрээг бий болгох талаар та бүхэндээ хандив аян зарлж байгаа шүү. Тийм болохоор та бүхэн маань найз нөхөд хамт олон бүгд надад хандив аянд минь нэгдэж оролцоорой гэж та бүхнээсээ хүсэж байгаа шүү. Амар зул Эрдэнэ төвийн захирал хишиг сайхан хэмээх энэ бүсгүй өмнө нь 20 дайлыг гэр оронтой болгох ажлыг мөн амжилттай зохион байгуулж байсан байна. Энэ удаад Монголын мянган ээжүүдийн төлөөлөл 2 эмэгтэйг орон гэртээ болгохоор төлөвлөн сүүн сэтгэл аялгуут тоглолтыг зохион байгуулахаас гадна сайхан сэтгэлд хүмүүсийн өглөг буйныг цуглуулan өргөө цагаан гэрээ босгохоор төлөвлөжээ. Манай Улаанаа дүүгийн манаас гэртээ болгоё гэж зорьсон байгаамаа. Улаанаа дүүгийн маань хойд гэвэл ээж нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэгээд Улаанаа дүү манаас яг Монгол улсын иргэн гэсэн юм хаяггүй, бичиг баримтгүй, халамжид хамрагддаггүй ээж нас унаш татдаг учраас бас хэцүүхэн амьдарч байгаа. Манай Баянгол дүүргийн 9-р хорооны иргэн улаан хүүдүүд маань хишгээ захирал маань тусалж байгаад би маш их баяртай байна. Энэ манай хишгээ захирал энэ говь дэлгүүрийг ажилуулдаг юм байна. Тэгээ энд нь нийтийн байртай. Тэгээд энэ нийтийн байранд манай энэ хоёр иргэн амьдардаг. Хишиг сайхан найздаа маш их баярлж байна би. Миний амьдралыг маш ойлгоод хэлж маш их баярлж байна. Яг тэгээд би амьдрахын төлөө ногоо зарж байна. Хишиг сайхан дүүгийнхаа аж тусаар амьдралаа дэвшлүүлэх гээл өөрийнхөө чадлаар явж л энэ тэгээд хишиг сайхан дүүтэйгээ би тааралцсан маш их баяртай байдым. Тэгээд надад тусалж биднэрт сэтгэлээсээ андж байхад маш их баярлж байна. Та нар минь надад туслаарай гэж хүсэж байна. Ахмадын баярыг өгтөн 2022 оны 9-р сарын 9-ний өдрийн 15 цагаас Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд зохион байгуулагдах уг тоглолтыг үзэж сонирхон хандивын гараас сунгахыг хүссэн сайхан сэтгэл та бүхэн зохион байгуулагчдтай холбогдсон тоглолтын тасалбарыг худалдаа авах боломжтойгоос гадна нэр бүхий дансанд өглөгийн гараа сунган аянда идэвхтэй оролцохыг уриалж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.